Хүүхдийнхаа төлөө бол их хүн юу ч хийхэд бэлэн. Би тавилгын компаниудад интерьер дизайны чиглэлээр тавилгын дизайн гаргадаг чиглэлээр ажиллаж исэн. Тэгээд 2014 онд ээж болоод өөрөө хүүхэдтэй болоод тэгээ гэртээ мэдээж өөрөө хүүхдээ өсгөх шаардлагатай болсон. Өөрөө хүүхдээ олон цаг одоо ажиллах боломжгүй те хүүхдтэй гэр орондоо гэрээ авч явах хэрэгтэй эмэгтэй өнөөр. Ингээд ирэхээр хүн за би ямар ч хэсэн зүгээр сууж болохгүй маань ингээд хэдийгээр хүүхдээ харж байгаа эмэгтэй хүний ажил байгаа ч гэсэн би бас давхар орлоготой байх хэрэгтэй те өшөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй цаг хугацааг алдаад ингээд суугаад байж болохгүй гэж зөндөөл юм бодогдсон. Тэгээд өөрийнхөө одоо хамгийн юу хийж чадах вэ? Би юу юуг илүү сайн мэдэх вэ, чадах вэ? Миний нөөц болцоо юунд гээд ингээ бодохоор аав маань бол нарийн мэргэжлийн мужаа хүн байсан. Би яг тавилгын чиглэлийн юм уу те мужааны чиглэлийн ажлуудыг ерөнхийдөө ойлгодог бас мэдэрдэг. Дээрээс нь аавын маань үлдээсэн жижиг мужаан цэг миний тавилгын талаар ажиллаж исэн бас хэдэн жилийн ажлын манд туршлага. Ерөөсөө л энэ зүйл дээрээ тулгуурлаад би анх тавилгын бизнесийг хийж эхэлсэн. Энэ бол ингээ манай хийж исэн ажлуудын зурагнууд. Тэгээ бүх төрлөөл ингээ өмнөө сонголцоодтойгоор заслын хүртлүүд ажлууд хийж исэн. Мэдээж анхан үедээ бол эхэлж байгаа юм гэдэг хэцүү. Одоо бэрхшээлүүдтэй их тулгарна, санхүүжилтийн бэрхшээлтэй тулгарна, анх захиалга авахаас өсвөлэл ингээл бүх юм дээр одоо ингээд хүч мөсдөл ингээл хэцүү юм шиг санагдах үеуд бол байсан. Гэхдээ одоо бол харьцангуй тэр үеийг бодвол захиалагч нартай болсон, хэдэн хүмүүс ажилуулдаг болсон. Тийм. Одоо боловшөө 5 жилийн дараа, магадгүй 10 жилийн дараа бол минийх өшөө өөр төвшөнд очисон байна гэдэгт бол итгэлтэй байна. Эмэгтэйчүүдтэй, бүсгүүчүүдтэй хандаж хэлэхэд эмэгтэй хүн, эрэгтэй хүн гэдэг бол нэг миний бодлороо тийм ч их зүйтэй ялгаатай зүйл биш. Тэр тусмаа эмэгтэй хүн, их хүн байх гэдэг бол өөрөө маш том хариуцлага, давхар хариуцлага. Тэгэхээр үр хүүхдийнхаа сайхан амьдруулах, илүү тав тухтай орчинд амьдруулах, сайн боловсрал, сайхан амьдралыг өгөхийн тулд хүсэж байгаа зүйл байгаа бол зориг гаргаа, зориглоорой, хийгээрэй. Одоо юм хийж бүтээж байгаа хүн гэдэг бол үргэлж одоо сэтгэл ингээд сайхан өөдрөг ийм байдаг юм шүү л гэж хэлээ да. Хүн хүнээ гэсэн сэтгэл сайн бизнесийг бүтээдэг. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ би өөрийнхөө бизнесийн түүхийг хуваалцъя гэж бодлоо. За тэгээ миний хувьд бол яг энэ салбарт 19 настай охин анх хөл тавьж илаа. Тэгээд яг энэ салбарт хөл тавихад бол хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол миний хань. Миний хань угаасаа багаасаа зураг зурах дуртай байсан юм чи одоо миний ханд хамгийн төхөн мэрэгжил бол үнэндээ энэ гоо сайханч гэдэг мэрэгжил юм байна гэд намайг анх сургалтанд суулгаж исэн хүн бол миний хань байгаа. За ингээд цаашлаад хоёлаа анхныхаа үйлчлүүлэгчийг аваад ер нь болох юм байна. Ер нь би чадах юм байна гэдэг итгэл үнэмшил төрсөн учраас бид хоёр цаашлаад ерөөсөө хамгийн түрүүнд хоёлаа одоо Улаанбаатарт биш орон нутгаас үйл ажиллагаагаа эхлэе гэд анх Сэлэнг аймгийг зоржилаа. Тэгээд охиноо дагуулад гуруулаа хинч танихгүй ах トゥ амрагч садан байхгүй газараа сонгоод Сэлэнг аймагт бол анхныхаа гоо марл нэртэй гоо сайхны салоныг байгуулад маш олон хүмүүсийг сургаад тэгээд үйл ажиллагаагаа явуулж илаа. Дээрэс нь маш олон аймагуудаар явсан учраас тэр хэрэгцээ маш өндөр байсан учраас бид Улаанбаатар хотод анх үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна гэд хотод орж ирсэн. За ингээд хотод ороод ирэхэд бол үнэхээр надад бол бүр юм шинэ ертөнц байсан. Энэ шинэ ертөнц юу байсан бэхээр маш олон өрсөлдөөн донд орж ирсэн. Тэгээд яг энэ сандрын салоныг
Улаанбаатар хотод яг 1 жилийн дотор энэ ТV маркетингээр бол хөгжүүлж үнэхээр олон хэрэглэгч үйлчлүүлэгч нартай болсон. Дээрээс нь нэр хүнд маань ч гэсэн маш хурдан хугацаанд өсөж гарч ирсэн. За ингээд Санрын салон бол өнөөдөр 2021 оны энэ одоо төвшөнд хүрэхдээ бид сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг бүгдийг одоо яг өнөөдөр Санрын салон бол дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлж одоо технологи картуудыг нэвтрүүлж үйлчлүүлэгч нартай үйлчлэгээ үзүүлж байна. За тэгээд бас магадгүй гэртээ суугаад хүүхдээ хараад дээрэс нь бас магадгүй гоо сайханж болохыг хүсээд одоо үйл ажиллагаагаа бичлэлээр явуулж байгаа бүсгүйчүүдтэй ч гэсэн хэлэхэд хүн хүндээ маш гоё чин сэтгэлээсээ хандхад л ерөөсөө бүх зүйл сайхан болдог. Мөн дээрэс нь залуучуудтай хандаад хэлэхэд ханигаа хайртай бүхнээ сайхан ялангуяа бүсгүйчүүдээ гоё дэмжээд өгөрөө, дэмнээд өгөрөө, сэтгэлийн дэм өгөрөө бас дээрэс нь ойлгоорой гэж бас хэлмээр байна. Өдөр тутмынхаа амьдралдаа ингээд анхаарад таныг сайхан байлгах гэж, таны тав тухтай байлгах гэж, гэр бүлээ гой сайхан байлгах гэж өдөр бүр л хичээж яваа. Гэхдээ түүнд жижигхэн ч гэсэн хүсэл зориг байгаа. Тэр зорилгыг хүндэтгээд тэр зориг өөдөн тэмүүлүүлээд өгөрөө гэж залуучуудад уриалмаар байна. Эхлээд түнд санаа төрдөг. Санаагаа эхлүүлнэ гэдэг нэг том алхам байдаг. Харин нэг эхэлсэн хойно бол дараагийн сэтлүүд бол байнга төрж идэг. Белло Бекрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад одоо 23 жил болж байна. Тэгээд 98 онд бид нар бас нэг хоримтлуулсан хэдэн төгрөгөөрөө бас байр авъя гэж бодож яснаа бас нэг бизнес хийвэл зүйтэй юм уу гэд. Тэгээд бид нар белло хий гэдэг санаа төрөөд ингээд белло хийж эхэлсэн. Тэгээд чанартай бүтээгдэхүүн маань юунаас бүтдэг юм бэ гэхээр түүхэн эдэн чанартай байх хэвээр. Тэр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлийн орчин өөрөө стандартын шаардлага хангасан байх хэвээр. Ажиллагчид нь тэр стандартуудыг мөрддөг, дагдаг. Тэгээд маш олон хүчин зүйлээс хамтарж иж эндээс үл чанартай бүтээгдэхүүн гэдэг ойлголт ухтун гарч ирдэг. Та бүхэн мэдж байгаа хүнсний үйлдвэрүүд өөрөө ариун цэврийн эрүүл ахуйн өндөр дэглэмийг шаарддаг. Жишээ нь эмэгтэйчүүд хумсаа уургуулахыг хориглоно, гоё хумсны будаг зөвшөөрөхгүй, тэгээд нөгөө үнэтэй сайхан бөгжөө идэлээ одоо ажлын цагаар хэрэглэж ашиглахгүй, гар утсыг ч гэсэн одоо үйлдвэрийн орчинд ашиглахгүй энэ төр гээд заалтууд бол их байдаг. Одоо манай компанийн хувьд бол мянгаад ажиллагчтай түүний ар гэр болох 4,000 хүн шууд одоо тэр айл өрхийн орлого бүх юм одоо жирүүрээс хамааралтай шүү дээ. Тэр хүмүүсийн сэтгэл санаа, амьдралын чанар тэгэхээр одоо энэ хүмүүсийнхаа төлөө хичээх хэрэгтэй болж ирж байгаа. Тэгээ ер нь бол жүр өрчүүд их сайхан сэтгэлтэй, юмд чин сэтгэлээсээ ханддаг байх гэдэг л гол шалгуур бид нар тавьж хүмүүсээ ер нь ажилд авдаг шүү. Тэгээ яг бизнес эрхлэх эмэгтэйчүүдийн хувьд болохоор миний нэг бодож авдаг зүйл бол харьцангуй одоо хөлөө олцсон, бизнес нь өргөжсөн юм том компаниуд байгаа. Тэгэхээр эдгээрт одоо бас юу гэдгийг хавсарч ажиллах, хамтран гүйцэтгэж тэднэрт одоо хэрэгтэй байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бас нэг тийм өргөн боломж байдгийг шүү. Жишээ нь манай хувьд бол одоо юу гэдгийг сүүс бүтээгдэхүүнүүд гээл одоо зүгийн баал, жимсний чанмалаас эхсүүлээд бас дотоодоос авах бүтээгдэхүүнүүд л их байдаг. Тэгэхээр эдгээрийг ч гэсэн жишээ нь чанарын сайн түвшинд хүргээд шаардлагат маань нийцүүлээд үйлдвэрлэх юм бол бас юу гэдэг үйлдвэрлэгчтэй зориулсан бас бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг чиглэлийг бас давхар хараасаа гэж боддог. Тэгэхээр хийх зүйл бол маш их байгаа, боломжтой байгаа. Гэхдээ ганцхан илүү одоо төрүүлээд эдийн засгийн үр өгөөж ашиг талаас нь нэгдүгээр битгий хараасай. Илүүтэй харин таны хийх гэж байгаа зүйл чинь ямар утга учиртай юм, хүнд очих хэвээр юм. Тэгээд тэр хүмүүстэй ямар үн цэнийг өгөх гэж байгаа юм гэд эндээсээ хэрэг эхлэх юм бол нөгөө утгатай юм хийж байгаа хүн гэдэг чинь тэндээс бол одоо нөгөө хувийн зоригдол одоо ямар ч бэрхшээл туулсан түүнийг бас даваад гарах тийм төсвөр төвчээр тууштай байдал үүсдэг. Энийг л би бас бодолцоосаа гэж боддог шин. Өөрийгөө таньж байж
ондоошдог. Өөр байна гэдэг нь брэнд юм. Хүүхэд байхаас л хувцс загвар гэдэг зүйлийг сонирхож ирсэн. Цонхныхоо хөвшгийг цонхтойгоо тэгшилж чаачлаад үлдсэн материалаар нь хувцс хийж ээжтэй загнуулж байсан. Тэр цагаас хойш одоо хүсэл мөрөөдлөө дагахсаар тэр хүрээндээ Baba, Didel гэд брэндүүдийг бас зах зээл дээр танилцуулаад явж байгаа уран бүтээлч байна. 2014 онд Mercedes-Benz гээд Нью-Йоркийн загварын 7 хоногт оролцох боломж олцсон. Тэр үед IMG гээд тухайн одоо загварын 7 хоногийг зохион байгуулдаг группээс дахин холбогдоод дараагийнхаа шоунд бэлнүү хувцснуудаа ингээд бэлтцсэн байгаа бол бид нэр бүх зардлыг чинь дай зохицуулъя. Тэгээд та хэд ингээд бүтээгдэхүүн аваад хүрээд ирэх үү гэдэг санал тавьсан. Энэ одоо ганцхан үг, энэ ганц одоо урилга биднийг одоо Монгол загвар дэлхийд сонирхолтой байгаа юм байна. Бид нар цаашаа илүү хичээж хөдөлмөрлөх ёстой юм байна. Боломж байгаа юм байна гэдэг урам зориг өгсөн. Дэлхийд юугаараа ондоошно, түүгээрээ бид нар одоо үрмөц байж хүлээн зөвшөөрдөж чадах юм байна гэдэг зүйлийг олж харсан. Тэгээ энэ хүрээндээ Монгол хоньны носоо үнцэнтэй бүтээгдэхүүн болгох ёстой байна. Дээрэс нь өвөг дээцээс өвлөгдсөн тэр бэлэгдэл зүй, ерөөлөөр амьлуулах гэдэг зүйлүүдийг шингээж өгөх ёстой байна. Үүн дээр нэмээд уран хатгамал, одоо зүү ороох, цэгт намал гэд уламжлалт энэ урлах ухааныг бас судлаж түүнийг бас хувцс бүтээлүүдтэй шингээж орчин үеийн одоо Монгол эсгийн материалыг бий болгож түүгээр эцсийн бүтээгдэхүүн готал хувцсыг хийж байгаа ингээд Baba брендийг бий болгоод ажиллаж байна. Үүн дээр нэмээд бид нар Didel хувцсныхаа нэршлэр нэрсэн Didel гээд тансаг зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээл дээр танилцуулаад ажиллаж байгаа. Ийм хамт олон байгаа. Энэ брендийн маань онцлог давуу тал нь бол одоо дэлхийн алдартай брэндүүд нөгөө Chanel, Giorgio Armani, Dolce & Gabbana, Loro Piana гэх мэтийн одоо энэ дэлхийд алдартай брэндүүдийн бүтээсэн тэр материал дээрээс нь шүр софт, товч цахилгаан гэрчлэн олон зүйлүүдийг хэрэглэдгээрээ тус брэнд маань онцлог давуу талтай байна. Миний хувьд жоохон бахта эмээ өвөө дээрээ зуны амралтаа өнгөрүүлэх маш дуртай байсан. Хэрвээ би одоо тэгж мал аж ахуйтай ойрхон байж үзээгүй бол гэр дотор одоо амьдарч үзээгүй бол энэ гайхалтай зүйлүүдийг мэдэж хийж чадахгүй байсан болов уу гэж одоо боддог. Эсгийн бүтээгдэхүүнийг орчин цагт тансаг зах зээл дээр танилцуулж чадсандаа бидний хамт олон маш их баяртай байдаг. Эсгийг хийхдээ айл хотлороо цугладаг. Тэр өдөр муу муухай зүйл хэлэлцдэггүй, арх дарс хэрэгэлдэггүй, ерөөлж шингээж сүү туцааж одоо баяр хөөртэйгээр үлддэг байсан. Миний хувьд маш олон одоо зүйлүүд дээр энэ одоо уламжлалаа хэрэглэх ёстой байна гэдэг тохиог өгч ирсэн. Тэр ч утгаараа бид нэр эсгийгээ үйлдвэрлэхдээ өдөр хардаг. Дээрэс нь яг уламжлалаараа сүү тусаадаг. Бидний бас давуу тал онцлог бол энэ ноосны амьдлаг ширхтийг алдагдуулахгүй зөвхөн ус эсгийн хоёрыг ашигладагаараа онцлогтой гэж боддог. Тэр ч утгаараа одоо бидний бүтээсэн бүтээлүүд ийм амьтай. Дээрэс нь одоо хүний бие арьсанд хүрэлцэхтэй тийм одоо зөөлөн, дулаан, амьд тийм мэдрэмжийг өгдөг юм болов уу гэж ойлгосон. Дэлхийн нийтээр л эко, натурал, байгаль дээлтэй гэдэг зүйл рүү алхаж явна. Бид үүний тэргүү игнэнд нь явах боломжтой гэж боддог. Үүний цаана бид өөрт байгаа соёл уламжлал тэр гайхалтай зүйлүүдэд тортож өнгөлж, үүн дээрээ чанар, стандарт тэгээ хамтын хөдөлмөрийг нэгтгэж чадах юм бол бүх салбарт Монгол брэнд бий болох боломжтой гэж хардаг. Тийм ч учраас бид нэгдэх хэрэгтэй, дотроосоо бие бинийгаа дэмжих хэрэгтэй. Нэг нэгнийгээ урам зоригоор төдийгүй одоо өсөж хөгжих шатн болж иж Монгол брэндийг бид дэлхийд гаргаж чадах юм болов уу гэж боддог. Тийм учраас Монгол брэндийг хамтдаа бүтээхийн төлөө зүтгэцгээе.